Сайн бацгаана бурхны хүү Баярбаатар байна. Physically шоуны талаар дуурсангүй гээл байх шиг байна. Одоо би ч юугаа дуурах вэ тийм ээ? Дэлхийн хэмжээний шоу шүү дээ. Тэр Netflix гэдэг чинь амар том компани гэсэн шүү дээ. Тэгэхээр бодвол нэг стандарт гэж байж таараа. Янз энэ гоё шоу болоо хэлэхдээ би одоо үзөөм чи юугаа дуурах вэ? Нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар гэх юм бол сайн мэдгүй 8 орон орсон юм уу? Хэдэн орон орсон би сайн мэдэхгүй байна. Манай Аз чинь нэг 45 байж байгаа сүүл рүүгээ 50 ид болсон байсан уу? 47 ч болсон байсан уу? Улстай шүү дээ. Тэрэн дотроос манай солонгосчууд Монголыг тоогоод оруулж байгаад нь би бол баярлж байна. Яг уу хөрхий зэрэг эртний хүүхдүүд холбоотой бараг цусан төрлийн шахууны гэдэг утгаараа л Монголыг оруулж байгаа шүү. Түүнээс биш. Азийн төмөн улс биш тэмцтэй. Чи Иран, Ирак, их гуцул Палестин явах юм бол энэ ч удаа ална үстэй. Палестины багийг оруулчвал ер нь асал дэлхий дээр нэлээд том шууган болно шүү те. Тэр дотроос ядуу гуйлагчин ядарсан Монгол улсыг тоож оруулсанд нь солонгосчуудаа их баярлж байгаа шүү. Ижил хэлмээр байна. За тэгээд монголчуудыг л өрчлөө гэд валаалаа ярьжлах шиг байна. Тэгэл мууцааж нутгийн дэвжээ шүү дээ нэгт. Хоёрдугаар тэр их мөнгийг зарж тэр том шоуг солонгосчууд яах гэж хийж байгаа. Ямар ч юм бизнес шүү дээ. Цаагаараа улс орноос сурталчлах гэж байгаа шүү дээ. Тэрэнд харин ч Монголыг хоёр дээр авчираад оруулаад өгч байгаад баярлах хэрэгтэй. Ер нь манай монголчууд ч капитализмыг алгасаж феодализмоос социализм руу орно гэж солиороод бас энэ амьдралаас жоохон тасарсан юм шиг байна. Тэгэл яг эрт дээр үеэс Чингис хааны үеэс эхлүүлээл ер нь гадаадаас үнгүй юм аваа гэжсэн хүмүүс шүү дээ бид нар чинь. Дээр үеэсээ бид нар чинь хятадаас татвар хураагаал тэрнийг нь үнгүй авчиж Монгол тараагаал. Тэгэл манжи үед бас ялгаа байхгүй шүү дээ. Баахан л хятадаас татвар хураагаал тэрнийг Монголд авчирч үнгүй өгдөг байсан. Оросууд бас ялгаа байхгүй. Социорнуудаас мөнгө ураагаал Монголд авчирч өгдөг байсан. Тэгээ манайхан чинь хүн юм үнгүй өгөх ёстой гэж боддог шүү. Үгүй шүү дээ. Энэ дэлхийн ертөнцийн ч үнгүй юм гэж нэг ч байхгүй. Дээр үдүүл явахдаа Монголыг байлдаж ирж балаач магадгүй шүү дээ. Үнгүй өгдөг ус. Одоо бол энэ бандажаач олигтой татаж чадахгүй юм гачаан улсад хэм мөнгө өгөөс очих. Дэлхийн ертөнц гэдэг чинь бизнес шүү дээ. Солонгосчуудгээ солиороо хэдэн тэрбум воноор тийм шоу хийчихэл тэгээл тэрэн дээрээ Монголыг төрүүлүүлээ тийм галзуу юм гэж хад дэлхий дээр байхгүй шүү дээ. Улс орноос сурталчлах гэж байгаа л асуудал шүү дээ. Цаагаараа одоо магадгүй нэг K-pop гэдэг шиг одоо солонгосын бас нэг ямар нэг юм гаргаж ирэх гээл цаагаараа үзэл явж байгаа шүү дээ. Бид нар шоуг нь үзег болохоор одоо тэрнийг гаргаж ирэх гэж хэлсэн юм байна гэж одоо хэлж мэдэхгүй юм байна. За яг хөө тэн дээр нэг бахархалтай юм нь бол манай орхон баяр сайхан үндэснийхээ бүхэн зодог шүтгтэй гарч ирсэн. Тэр бол одоо монголчуудыг огшоосон. Манай Монголын үндэсний бүхэн зодог шуудаг нь хувцас хэрэглэл одоо энэ ёстыг жаяг маяг энтрэг гэж юм бүр олон зуун жил хөгжсөн юм шүү дээ. Дээр үед одоо тэгэл нүүдэлч дүүссэн цагаас эхлүүлээл тэгэл байсан юм. Одоо ч хүртэл байна. Энэ олон мянган жил хөгжсөн. Юу сонирхолж ярих юм бол одоо ингээд энэ Европын аврагч гэдэг юм уу, дэлхийн аврагч гэдэг юм уу, тэмцээний Германч гэдэг юм уу, Францч гэдэг юм уу, Бразилч гэдэг юм уу, нэг том орон орохгүй болохоор тэр дэлхийн авраг хос оргил сонирн болчихж байгаа шүү дээ. Хөлөн бөхч одоо нэг 300 жил хөгжиж байна уу? Тийм л одоо спорт шүү дээ. Тэгэл яг хөгжүүлэл үзчихэл байгаа л болохоос биш. Яг Монголын үндэсний бүхэн хэмжээнд бол хүрэх болоог байгаа шүү дээ. Одоо манай Монголын үндэсний бүхч юм бол одоо жишээлбэл оноодог амалдаг тий. Энд чинь бол одоо ингээл тэр авраг цолтой, аслан цолтой, өндөр цолтой хүмүүсээ дээш нь гаргаж ирэх нэг төрлийн систем байхгүй. Тэгжиж тэр наадмыг үзүүштэй болох. Одоо хөлбөмбөг бол том багууд нь орж чадахгүй ч гэдэг юм уу, дор усуулцдаг тий. Тэгэхээр тэр тэмцээн ямар ч үзүүшгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэл энэ хөлбөмбөг гэдэг чинь бол яг зүгээр технологийн хөгжил, шинжлэх ухааны хөгжлөөрөө л айгуу гоё болоод байгаа болохоос биш. Яг тэр спортын хөгжил нь бол манай үндэсний бүхтэр хүрээгүй шүү дээ. Хувцас хэрэглэл, тэр ёстыг, жайг, тэр цол дуудаж байгаа, барьж байгаа. Тэгэхээр Монгол хөгжим бол агуултай. Тэгэхээр тэрнийг бас ингээд дэлхийд сурталчилж өглөө тэр нэг баяртай байна, сайхан байсан. Тэгтээ бол яг манай Монгол бол ингээд цаашдаа энэ орк жилтоос салж энэ өв соёлоо цааш нь энэ орчин үетэйгээ хөгжүүлж авч явахгүй бол за нэг удаа нэг юм Монгол бүх гэж юм сонин сайхан байт юм байна гэж нэг удаа бишрээл тэгэл мартагдана гэсэн үг. За тэр зодог шударган дээр бас нэг мартчихж манай үндэсний бүхэн зодог шударгач одоо амар том гүзээтэй хүмүүссэн байсан ч хэрзийсэн арга ястай туранхай нөхөр хүмүүссэн байсан ч булчин шүрмстэй хүмүүссэн байсан ч ямар ч хүмүүссэн гоё харагддаг тийм энэ чинь л бас тэр тухайн спортын өндөр хөгжсөний шинж байхгүй. Одоо цоомгоор нэг чирээсэн арга яс гарч ирээд барилдвал тэр маав шитэй үнэн тэнэг харагдана да тий. Эсвэл хөлөн бүгдээр нэг гүзээг өнжүүлсэн өстэй алхаж чадахгүй юм хэлбэр гарч ирэл утгагүй харагдаж шүү дээ тийм ээ. Тэгэхэд манай Монгол үндэсний бүхэн зодог шодогч ерөөс хүн болгон цогтөг байхгүй. Аз хүнд зохин өндөр хүн
хүнд ч зохин, намхан хүнд ч зохин, хар Европ одоо хин бидэг бүгдэнд нь зохин. Тэгээ манай Монгол үндэсний бүгчин ер нь манай Монголын үндэсний энэ өв соёлч бол уг нь бол лаг штэ. Олон мянган жил хөгжүүлээд аваад ирсэн. Даанч одоо орчин үед ингээд хэдэн мал шиг оркууд дээрний үндэсний бүхий холбоо гэдэг нэг хэдэн хулгайч нар ингээ эзэгчээд ингээ балраад байгаа болохоос биш. За тиймэрхүү юм бодогдож байна. Төгсгөлд нь хандаж хэлэхэд Болрогийн гар утас судалтай 9903 0207. Баяртай.